Хэд хоног сошиал харлаа. Монгол улсад бүхэл муу муухай бузар булаа юм бүгд шүглжээ. Болж бүтэж байгаа юм угаасаа халга. Ерөнхий сайд нь 300 хүнтэй онгоц төөрүүлээд өөр тийшээ нисчихсэн ч байх шиг. Бараг л онгоц барьцаалсан маягтай. Тэгээд бас та нарт хэлсэл гэж илээжтэй гэх маягтай худлаа мэдээ сэвүүлж арчаагаа алдаж байгаа ч харагдаж л байх юм. Нөгөө адгийн шар эрдэнэгийн тороолууд нь ч Батцандангийн өмнөөс нэг захиа авчиж байгаад азаартаж будаагаж ирээд ерөөсөө Монгол улс дарга сайдгүй галзуугийн заалттай болчихсон байна. Энэ олон бузар муухай мэдээллүүдийн дундаас хамгийн муухай, хамгийн бузар санаанд оромгүй нь эрүүл мэндийн сайд инх болдгооч амилсанч төртэй холбоотой бузар мэдээллүүд байх юм. Монголын эмнэлгүүдийг бузар муухай лойрчдаа атгуулад авсныг нь олон мэдээллүүдээс харж жигшиж суусан ч төрх эмнэлгүүдээр тавьсан лойрчин хулгайч нарын тухай мэдээг хараад үндсэндээ төвчээр алдаглаа. Яаж бузартахаараа хятадуудад Монгол ихийн эксийг зараад мөнгөө хувааж суслаад сууж байдаг байна. Монгол ихийн ариун савыг нухаж эксийг нь аваад хилама долоосон өмхий хятадуудад зардаг бүлэглэл байсан гэхэд үнэндээ л бөөлж сутгаж байна. Тагнуул цагдаа гэж юм байна уу энэ улсад? Зөвхөн энэ мэдээллийн төлөө инх болдыг өөрийг нь цаазаар авч түүнийг томилсон ерөнхий сайдыг шоронд хийж шонд өлөх ёстой босуу. Хэдгээр зуунд амьдраад байгаа босоо ороолонгууд вэ? Мянган жил амьдсан ариун сайхан уламжлалтай монгол хүний санаанд огтмгүй бузар мухай энэ мэдээг та бид тайван хараад суух ёстой юм уу? Ийм юм хэлэхдээ дулсан инх болдыг ийм хүний гарт монгол хүний монгол их монгол хүүхдийн амнаас эрүүл мэндийг атгуулсан оюун эрднийг хоёуланг нь ялах юмугаар ялдаж шийдэхийн дээдээр шийдвэл зохилтой. Монголчууд бид чинь эдлээхэд төрсөн ихийнхээ салтааг ухаж савыг нь малтаж ихсийг нь хайр хүнд зарж идэх дээрээ туллаа гэж юу. Таавчтай ээжийн төлөө засаг огсорч байсан бол төрсөн ихийн савыг нь ухаад зарж идэж байгаа сайдыг ер нь яах ёстой вэ? Олон бузар юм сонсож байлаа. Одоо бүр монгол ихийнхээ савыг ухаад хар хятад зарж идэхтэй тулсан ийм муухай бузар булаа юм сонсох цаг ирсэн гэж юу. Тал дүүртэл бэлтсэн 5 хушуу малтай нүүдэлчин монголчууд шүү дээ бид чинь. Дэлхийн хөмөрч байсан ч өсгийн зовлон үзээгүй баян цатгалан монгол үндэстэн шүү дээ бид чинь. Юугээ чинь бузар булаа ямиг энэ инх болд гэж альбан жигтгөр Монголд оруулаад ирчих вэ. Таны хүүхдийн ариун биеийг бүрхэн монгол ихийн умаад бий болсон. Эхэс хэмээх ариун нандин гэрийг нь хятадуудад зараад бузар гараараа мөнгө тоолоод сууж байгаа тэр мэдрэмжийг би лав төсөөлж чадахгүй. Цааш бичигэвч дургу өрч байна. Хулгай хийх нь ердийн зүйл гэж үздэг болсон мангар хэмээх төртөө болсон усалдаа бид. Гэтэл харин таны миний хүүхдийн биеийг бүрхэж байсан ариун нандин эксийг хятадуудад зараад орлогоо хувааж авдаг байсан байх нь. Муу муухай мэдээлэл бид дасаад удаж байгаач ийм юм дасаж арайж болохгүй бах. Би хувьдаа ийм мэдээ сонсоод зүгээр шуумааргүй байна. Оюун эрдэнэ амар баясгалан. Энэ л асуулт намайг цочоож байна. Арайчтэй.